За эмийн юун дээр сонголтын дээр болохоор зайлшгүй эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Одоо түрүүн ярьсан халуурахад тийм ээ. Ингээд манай хүүхд халуурлаа гээл парацетамол өгчдөг, халуун буухгүй байна гээл ибупрофен өгчдөг тийм ээ. Энэ бүх юмнууд чинь ингээд өөр өөр нэртэй боловч цаанаа орж байгаа найрлага нь зарим юмнуудын хувьд бол адилхан нэг эмтэй байдаг тийм. Тэнгүүтэн л ингээд ээж нар болохоор за энэ юмд намтахгүй ам чин дараагийнх нь энэ имийг нөгөөдхий гэл яг л нэг төрлийн имийг ингээд дахин хэрэглээд байдаг байхгүй. Тэгэхээр эн чин эм чин бас цаана өөрөө гаж нөлөөтэй бас тодорхой эргэтэн системийг бол гинтээж байдаг. Тэгэхээр зайлшгүй эмчийн заавраар манайхан болохоор бүгдээрээ нэг аптект очиод аптекийн эмчин юу хүн яаж ийн гэл төнгөтн тэгжин гингөт нөө за энэ антибиотик энэ хатгаанд аягүй сайн байгаа гэдэг өгсөн байх жишээ нэ тийм ээ. Тэгэл маш олон янз бүрийн юм хэрэглээд хүүхэд нь хүндэрснийхаа дараа эмчэд ханддаг жишээ нэ. Тэгхгүйгээр одоо жишээ эмний одоо парацетамол гэхэд 6 цагийн дотор дахиж өгөх шаардлага байхгүй. Хэрэв үнэхээр одоо тий 6 цагаа барихгүй тэр халууралт маань дахиад 38.5-аас дээш байгаад хам бол зайлшгүй эмчэд хандах шаардлагатай. За ибупрофен, нурофен гэдэг юмнууд байгаа тийм ээ. Эдгээр чинь ингээд цаана бүгд л нэг ингээд нэг олон улсын нэрээр ингээд түүгээд явах юм бол бүгд адилхан. За Америкаас авчирсан юм гэл эфералган гэл ийм авчираад яачдаг. Бүх энэ юмнуудыг чи эмчнэр харж иж яг цаанаа нэг юу байдаг болохоор илэг гимтээж ах юу эрсдэлтэй байдаг болохоор зайлшгүй эмчийн заавраар хэрвээ эмч юу эм бичиж өглөө халууны эм бичиж өглөө тэр эм нь одоо жишээ нь 6 цагийн зайтай уух ёстой байтал 6 цагаа барихгүй дахиад халуурах юм бол дахиад буцаад эмчтэй зайлшгүй хандах шаардлагатай.